сургалтандаас ч гэсэн бүгд тэнгэр рүү хараад уужим амьсгаа авсгааж байна уу? Ингээд өнөөдрийнхөө бичлэгийг шоргоолц дээр хамт эхлүүлж байна. Учир нь юу вэ гэхээр шоргоолц энэ хараад ирэх хамгийн хөдөлгөмөрж, шаргуу, бас тэмцэгт хамгийн их ачааг үр дүр үрж чаддаг. Та нарын минь хичээсний үр дүн гарсан гэдэгт итгэлтэй байгаа шүү. Эхэлсэн бүхэн дуусах ёстой хугацаанд дуусгаараа дуусна. Ийшийнхээ ард гарсан бүх хүүхдүүдтэй баяр хүргэе. Гэтэ дуусан бүхэн дахиад эхэлдэг шиг амьдрал үргэлжилдгээрээ үргэлжлэн цаашдаа бид нэр зөндөө сонголтуудыг хийх болно. Тиймээс одоо түр зуур улаан гэрлийн урд зогсоод өөрийгөө нэг ажиглаад яг ямар мэргэжил сонгох, хуваар сонголтоо юу байх тухай нэг бодоод үзээрэй. Харин дараа нь ногоон гэрэл асна. Ингээд өнөөдрийн хүртэл хичээсний үр дүнгээ гаргаж мэргэжлээ сонгох цаг авчирсан байна. Ингээд хамтдаа сонирхолтой мэргэжлүүдийг судалцгаая. Миний би анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн хүний их хэмжээ ангийн 3 дугаар дамжааг төгссөн. Одоо 4 дугаар дамжаанд суралцах гэж байгаа оюутан. Тэгэхээр та бүхэндээ голчлон анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд суралцаж болох мэргэжлүүдийн тухай тулгуурлан ярилцсана гэдгээ цохос дурдах хэрэгтэй байх. Тэгэхээр манай сургууль нь 8 бүрэлдэхүүн сургууль, 3 салбар сургуультай. Хэдүүлээ мэргэжил тус бүр дэлгэрэнгүй задлаад хооронд нь ярилцаж харьцуулж үзье. Тэгэхээр бакалаврын ангийн хамгийн ихний мэргэжил бол хүний их хэмж байгаа. За хүний их хэмжээ ангийн хичээл сонголтын хувьд 1-р сонголтоор бол хим, 2-р сонголтоор биологи, математик, физик гэсэн 3 хичээл орж ирж байгаа. Тэгэхээр 2022-оос 2023 оны хичээлийн жилийн хичээл сонголтын хувьд математик, физик гэсэн хичээлүүд нэмж орж ирснээрээ журманд бол өөрчлөлт орсон байсан. За мөн босго оног 480 гэдэг одоо оноогоор тогтоож өгсөн байсан. Тэгэхээр 480 оноогоос одоо дээш гарсанд бол хүний хэмжээ ангийг авна гэвэл бас энэ өргөөсгөл ойлголт болчдөг. Яагаад тэгэхээр хөдөө орон нутгад бол өрсөлдөөн маш их байдаг. Эхний одоо 10-т орсон хүүхэд нь хүний хэмжээг авна гэсэн яриач хүртэл байдаг. Тэгэхээр энэ яг ямар учиртай юм гэхээр хөдөө орон нутагт угаасаа нэг 9-10% бол нөгөө оролцож ийж төгссөн хүүхдүүдийнхээ тооноос хамаарат хуваар ирдэг. Улаанбаатар хотод бол 128-аас 130-ийн хооронд ирдэг. Тэгэхээр миний яриад байгаа энэ үзүүлэлт тоонууд болохоор 2021 оны өмнө жилийн үзүүлэлтүүд байгаа учраас бас анхаараарай. 2022 онд бол яаж өөрчлөгдөхийг мэдэхгүй байна. Би энэ бичлэгийг арай өмнө нь хийж байгаа учраас шинэ мэдээллийг авч чадсангүй ингээд өмнөх оныхоор хийжлээ. Хүний хэмжээ анги нь өөрөө 1-р курстэй 35 кредит буюу 35 багц цаг хичээлийг судалдаг. Тэгэхээр энэ нь нийтдээ хэдэн одоо төлбөр төлөх үү гэхээр 4,116,800 төгрөг төлбөр бол төлөх юм байлээ. Тэгэхээр суралцах хугацааны хувьд хүний хэмжээ анги 6 жилийн өдрийн хөтөлбөрийн ангид суралцдаг байгаа. За тэгвэл энэ ажлын байрныг хаана яаж ажиллах вэ гэхээр өрх сум, дүүрэг, за тэгээд аймаг, нийслэлийн нэгдсэн эмнэлгүүдэд хүний хэмжээр ажиллах боломжтой. За тэгээд цаашдаа яаж өсөн дэмжих боломжтой гэхээр төгсөлтийн дараах сургалтанд хамрагдаад төрөлцсөн нарийн мэргэжлийн одоо сургалтанд төрөлцсөн нарийн мэргэжлэр одоо ингэж ажиллаж сурах боломжтой. За дараагийн бакалаврын ангийн мэргэжил бол хүүхдийн хэмжээ байгаа. Тэгэхээр хүүхдийн хэмжээ нь мөн хүний хэмжтэй адилхан. Эхний сонголтоор бол химээ аваад 2-р сонголтоор биологи, физик, математик гэсэн 3 хичээлээ авна. За тэгээд хуваарийн хувьд хөдөө орон нутагт 1-2 хуваар, Улаанбаатар хотод 30-аад хуваар өмнө жил ирж байсан байна. За сургалтын төлбөрийн хувьд мөн хүний хэмжтэй адилхан 35 багц цагийг судалж 1-р курстэй 4,116,350 төгрөгийн төлбөртөө суралцах нь байна. За ажлын байрны хувьд юу гэхээр бакалаврынхаа одоо боловсролыг эзэмшээд хувийн болон улсын хөдөө орон нутгийн болон Улаанбаатар хотын эмнэлгүүдэд бүх шатлалын эмнэлгүүдэд хүүхдийн эмчийн мэргэжлээр шууд ажиллах боломжтой. Нөгөө төгрөг юусэн гэхээр резидентийн сургалтанд суралцах шаардлагагүй гэсэн мэдээлэл байсан. За мөн сургууль, ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгүүдэд ажиллах боломжтой. Хүүхдийн эмчийг одоо манай Монгол улсад 1200-аас 1300 удаа бэлтгэжээж энэ одоо ажлын байр ингэж бүрэн хангагдана гэсэн юм тоон үзүүлэлт байсан байна лээ. За суралцах жилийн хувьд бол хүүхдийн эмч нь 6 жилийн өдрийн хөтөлбөрөөр суралцдаг юм анги байна. За уламжлалт анагаахын эмч болохоор за мөн адил энэ хийм суурьтай эдгээр 3 хичээлүүдийг сонгон авах нь байна. За сургалтын төлбөрийн хувьд бол
35 багц цаг сургалтын төлбөр нь 4 сая 116,350 байгаа. За мөн хуваарийн хувьд бол одоо хөдөө орон нутгийн 2-оос 3 хувиар, Улаанбаатар хотод бол 19-с 20 хувиар ирж ирсэн байна. За тэгээд суралцах жилийн хувьд бол 6 жил суралцдаг өдрийн ангийн хөтөлбөр. За ажлын хувьд бол сум, өрх, аймаг, дүүрэг, за тэгээд бүсийн онцлог хэмжлэгээний төвүүдэд мэргэжлэрээ ажиллах, за мөн сувилийн газар ажиллах боломжтой. Цаашаа хөгжих боломж нь юу юм гэхээр гадаадын ихтэй сургуулиудад одоо мэргэжлээ дээшлүүлж суралцах. За тэгээд ихтэй сургуулиудад багшлах гэсэн юм боломжууд бас байдаг байна. Тэгэхээр ер нь цаашлаа миний ярьж байгаа мэргэжлүүд зарим нь давхцаа авчиж байгаа учраас шууд урдан явъя яагаад гэвэл цаана маш олон мэргэжлүүд бид нэр хүлээж байгаа. Тэгэхээр нүүр амны хэмж буюу шүдний эмч нь хичээл сонголтын хувьд ийм байгаа. За тэгээд хуваарийн хувьд бол хөдөө орон нутгад 2-оос 3 хувиар, Улаанбаатар хотод 30 хувиар өмнө жил ирж ирсэн байна. За харин төлбөрийн хувьд болохоор мөн өмнөх хичээлүүдтэй адилхан 35 кредит цагийг судалдаг байна. За ажлын байрны хувьд 1, 2, 3 дугаар шатлалын бүх эмнэлэг болон улсын хувийн эмнэлгүүд дээр мэргэжлэрээ ажиллах, за эрүүл мэндийн газар, сургалт эрдэм шинжилгээний байгууллагууд дээр ажиллах боломжтой. За цаашаа хөгжих боломж нь юу юм бэ гэхээр төрөлцсөн нарийн мэргэжлийг эзэмшээд болж болно. За мөн цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулиудад ажиллах боломжтой байна. Нийгмийн эрүүл мэнд судлаач тэгэхээр энэ мэргэжлийн 1-р хичээл нь хим, 2-р сонголтоор бол биологи, нийгэм, англи хэл гэсэн 3 хичээлийн аль өндөр оноотойг нь авч тооцох нь байна. Хөдөө орон нутагт бол 4-өөс 7 хувиар, за Улаанбаатар хотод 30 хувиар ирж исэн. Төлбөрийн хувьд бол 35 кредит цагаа мөн судалдаг байна. Суралцах жилийн хувьд 5 жилээр суралцдаг байна. За хаана ажиллах вэ гэхээр одоо бүх шатлалын эмнэлгүүд болон төрийн захиргааны байгууллагуудад ажиллаж, төрийн байгууллагуудад ажиллах боломжтой. За аймаг нийслэлийн эрүүл мэндийн газар, бүх шатлалын эмнэлгийн одоо байгууллага, за тэгээд судалгааны байгууллага, үйлдвэр аж ахуйн нэгж байгууллагуудад. За ямар албан тушаалд ажиллах вэ гэхээр эрүүл ахуйч, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн судлаач, за эрүүл ахуй халдвар хамгаалалтын улсын байцаагч, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад тархвар судлаач гэсэн мэргэжлүүдээр ажиллах боломжтой. Цаашдаа өсөж хөгжих боломж нь юу юм гэхээр олон улсын байгууллагуудад мэргэжилтэн хийж болно. Төрийн захиргааны болон яамдуудад ажиллаж болно. За тэгээ цаашлаад нарийн мэргэжлээ бол орчны эрүүл ахуй, хүнсний эрүүл ахуй, хүүхэд өсвөр үеийн эрүүл ахуй, одоо хөдөлмөр эрүүл ахуй гэсэн мэргэжлүүдээр нарийнс ч суралцах боломжтой байдаг байна шүү. Бол эмзэгч байгаа. За эмзэгчийн хувьд бол эхний сонголтоор хим, 2-р сонголтоор биологи, математик, физик гэсэн хичээлүүдийн аль өндөр оноотойг нь авч судалж болно. За хуваарийн хувьд хөдөө орон нутгад 3-аас 7 хувиар, улсад Улаанбаатар хотод болохоор 20 хувиар ирж байсан байна. За кредит хичээлийн хувьд бол 35 кредит хичээлийг нэгдүгээр курстэй судалдаг байна. За суралцах хугацааны хувьд бол 5 жил суралцнаа. За ажлын хувьд болохоор эмнэлэг, эмийн сан, за ийм ханган нийлүүлэх байгууллага, эмийн үйлдвэрүүд, за тэгээд төрийн болон хувийн байгууллагын эмийн мэргэжилтнүүд хийж болно. Цаашдаа өсөн хөгжих боломж нь юу юм бэ гэхээр нөгөө эрхүүгийн анагаах ухааны их сургууль болон Өмнөд Солонгосын хаа их сургууль, за тэгээд Сингапурын улсын их сургууль, түүний одоо эмзэн тэнхим, Японы Токушимагийн их сургуулиудад ингэж түншлэлтэй холбоотой ажилладаг манай эмзэн тэнхим. Тэгэхээр энэ чиглэл рүү ерөнхийдөө мэргэжлээ дээшлүүлж суралцаж одоо ингэж болно гэсэн үг байна. За манайха миний одоо хэлэх гэж байгаа мэргэжил бол би айгүй дуртай байгаа мэргэжил байхгүй юу? Энэ юу юм гэхээр эрүүл мэндийн мэдээлэл зүйч. Тэгэхээр энэ хичээлийн эхний сонголтоор бол эхний сонголт гэж байхгүй юм байна. Энэ болохоор математик, биологи, физик, англи хэл гэсэн энэ 4 хичээлийн аль өндөр оноотой 2 хичээлийн дунджаар тооцогдож ингэж орж болох хичээл юм байна. За тэгэхээр энэ одоо эрүүл мэндийн мэдээлэл зүйч гэдэг мэргэжил нь хөдөө орон нутгад 1 хувиар ирдэг. Улаанбаатар хотод 5 хувиар ирж исэн байна. За хичээлийн багц цагийн хувьд 32 багц цагийг судлаад 3,763,524-ний төлбөртөө ийм анги ахны. За тэгээд суралцах хугацаа нь бол 4 жилийн хугацаатай. За тэгээд яг ямар ажил хийх юм бэ гэдээ ингээд асуух юм бол компьютер сүлжээ, за мэдээллийн менежмент, за веб хөгжүүлэлт, програм хангамж, за тэгээд
системийн аюулгүй байдал шинжээч мэрэгжилтэн, за эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, бүртгэл мэдээллүүдээр дах зохион байгуулах гэсэн мэрэгчлүүд ажлуудыг хийх юм байна. Тэгэхээр би энэ дээр юу хэлэх гээд байна гэхээр эрүүл мэндийн салбар цахим руу шилжиж гин те маш их хэмжнэр цахимтай ингэж холбоотой ажиллаж байгаа. Яг энэ үед эрүүл мэндийн мэдээлэл зөрж гэдэг энэ мэрэгжил айгүй эрэлттэй чухал мэрэгжил байгаа гэж бодож байгаа. Тэгэхээр энэ миний хувьд бол айгүй та бүхэн санал болгох мэрэгчлүүдийн нэг. Хэрвээ математик сонгоо англи хэл сонгоцсон тэгээд өөрөө чинь яг хүссэн ингээд ангид чиний оноо ч хүрхгүй байгаа бол ийм боломжууд бас байгаа шүү. За одоо ингээд миний сонирхолтой миний дуртай мэрэгчлүүд явж гин. Дараагийнх нь эрүүл мэндийн нийгмийн ажилтан. Тэгэхээр энэ бол нийгэм, биологи, англи хэл гэсэн энэ хичээлүүдийн аль өндөр хичээлүүдийг хоёр хичээлийг сонгоно. За тэгээд хуваарийн хувьд бол хөдөө орон нутагт бол 2 хуваарьж ирсэн байна. Хуваарийн хувьд бол 31 багц цагийн кредитийг судалдаг. Буюу эхний курст бол 3 сая 645,910 гэсэн төлбөрийн тооцоол байна. За хаана ямар ажил хийдیں, яг ямар хүн бэ тэр хүн чинь гэх юм бол одоо хувь хүн, за гэр бүл, за бүлэг болон олон нийтэд эрүүл мэндтэй холбоотой яг ямар ингээд нийгэм сэтгэл зүйн асуудал байна те. За тэр асуудал бэрхшээлийг нь илрүүлээд түүнд нь юм тусламж үйлчилгээ үзүүлээд дэмжиж хамгаалах гэсэн юм чиглэл дээр ажилладаг ийм гоё мэрэгжил байгаа. За энэ болохоор нийгмийн эрүүл мэндийн төсөл хөтөлбөр хариуцсан мэрэгжилтэн, эрүүл мэндийн боловсрал сургалт одоо сурталчилгаа хариуцсан мэрэгжилтэн, эрүүл мэндийн нийгмийн ажилтан гэсэн ийм чиглэлтэйгээр ерөөдөө ажиллана. За өөрх сумын одоо эрүүл мэндийн байгууллага, аймаг дүүрэг нийслэлийн нэгдсэн эмнэлгүүд, за иргэний нийгмийн байгууллага, нэг цонхны үйлчилгээний төв, за тэгээд лавлгаа шаталгааны эмнэлэг гэсэн энэ ажлын байрууд, ажлын газрууд дээр бол ажиллах боломжтой. Бас миний санал болгох гоё мэрэгчлүүдийн нэг байгаа. За спортод дуртай хүмүүс нааш анхаараарай. Тэгэхээр дараагийн миний ярих байгаа мэрэгжил бол уламжлалт, анагаахын засалж. За энэ болохоор их сонирхолтой. Хим, биологи, математик, англи хэл, нийгэм гэсэн 6 мэрэгжлээс аль өндөр оноотой 2 хичээлийг авч сонгоно. За тэгээд Улаанбаатар хотод бол 6 хувиар, хөдөө орон нутагт бол 1 хувиар ирж ирсэн байна. Багц цагийн хувьд бол 34 багц цагийг судалдаг. 3,998,744-ний төлбөртэй эхний жилдээ суралцах нь байна. За тэгээд суралцах жилийн хувьд 4 жил суралцсанаа. За тэгээд яг энэ яг ямар хүн мэрэгжилтэй хүн гэхээр энэ ийм юм байлээ. Нөгөө Япон Монголын уламжлалтын анагаах ухааныг ингэж хооронд нь хослуулсан. Тэгээд нөгөө спортын болон ахуйн гэмтэлтэй одоо хүмүүс бэртэл гэмтсэн хүмүүсийн тусламж үйлчилгээ үзүүлдэг ийм мэрэгжилтэй юм байна л л дээ. Тэгэхээр энэ дээр бол бид нэр 2016 оноос хойш бол энэ мэрэгжил манай сургуульд одоо бэлтгэгдэж эхлээд одоо 52 төгссөн байгаа. За тэгэхээр эрэлт бол ихтэй. Яг спортын хөгжиж байгаа яг энэ цаг үед бол уламжлалт анагаахын засалж гэсэн энэ мэрэгжил бол их эрэлттэй байх гэдэг миний тооцоолол бол байгаа. Тэгэхээр энэ бол өөрөө уламжлалт анагаахын засалж, за тэгээд спорт холбоо, за тэгээд одоо нөгөө спортын клуб биш тэгээд спортын багуудад эмчүүд эрүүл мэнд хариуцсан мэрэгжилтийг хийж өгч бас болох юм байна лээ. Тэгэнгүүт хаана ажиллаж болох юм гэхээр спортын мэрэгжлийн холбоо, за тэгээд спортын клуб, баг, за бүх шатлалын улсын болон хувийн эмнэлэг, за уламжлалт, гэмтэл, сэргээн засах хэмжлэгээний тасгуудад ажиллах боломжтой. За давуу тал нь юу юм гэхээр их гоё. Энэ нөгөө нэг жуудаа бариацлын аргуудаар ингэж эмчилдэг юм байлээ л дээ. Тэгэхээр Японы их сургуулиудад их холбоо түншлэлтэй ажилладаг. Мөн Япон хэлийг суралцах хугацаанд суралцах боломжтой сурах бичгүүдээр бас хангадаг гэж байгаа. Тэгэхээр давуу тал нь юу юм гэхээр жуудаа бариа заслын мэрэгжлийн хичээлийг жилд 2 удаа Японы багш нар өөрсдөө ирж зааж өгдөг. Тэгээд Японы тэр нөгөө их сургуультай сурагч оюутан солилцаанд хамрагдах боломжтой. За тэгээд дээрэс нь эмнэлзэн дадлах их боломжтой гэсэн ийм яг өөрөө л хичээж чадах юм бол үе таалга нээлттэй ийм шин соргог гой мэрэгжил бас гарч ирсэн байлээ. Энэ нь болохоор хөдөлгөөн засалж. Та нар сонсч байсан л ах тий хөдөлгөөн засалж, хөдөлмөр засалж гэдэг. Энэ хоёр бол хоёр өөр мэрэгжил. Гэхдээ миний хувьд бол хөдөлгөөн засалжийг та бүхэндээ өнөөдөр ярьж өгье. Тэгэхээр хөдөлгөөн засалж бол энэ хичээлүүд буюу хим, биологи, математик, нийгэм, англи хэл гэсэн хичээлүүдээс аль өндөр оноотой 2 хичээлээ сонгож авдаг. 2011 оноос манай сургуульд бол бэлтгэж эхэлсэн юм байна. Тэгээд 216 одоо төгсөгч ажлын байран дээр ажиллаж байгаа. Энэ хөдөлгөөн засалж гэдэг мэрэгжлийг манай улсад одоо
хангахын тулд бид нар 416 ажлын байрыг бол хангах хэрэгтэй гэдэг юм тооцоолол байд юм байна. Хөдөлгөөний засалч мэрэгжлийн хувьд болохоор хөдөө орон нутагт бол 1%-аар, Улаанбаатар хотод 8%-аар ирж байсан байна. За суралцах жилийн хувьд 4 жил суралцах нь байна. 30 кредит цаг буюу 1 кредит нь одоо харин арай өөр үнэтэй орж ирж байгаа. 82500 буюу 2,475,000 төгрөгийн төлбөртөөр суралцах нь байна эхний жилдээ. За тэгээд хаана ажиллах вэ гэхээр бүх шатлалын эмнэлэг, за тэгээд сувилал, ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгүүдэд ажиллана. За энэ дахиад нэг гоё мэдээлэл хэлвэл юу вэ гэхээр тусгай сургууль болон сэргээн засах төв, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төвүүдэд ажиллах боломжтой. Тэгээд ийм гоё мэргэжил бас байгаа юм байна лээ. За дараагийн хөдөлмөрийн эрүүл ахуй аюулгүй байдлын ажилтан гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ мэргэжил бас их гоё. Яагаад гэхээр хим, физик, математик, нийгэм гэсэн дөрвөн хичээлээс аль өндөр оноотой хоёроос сонгоод хичээлэл нь хөдөө орон нутгийн 3%-аар, Улаанбаатар хотод бол 14%-аар ирж исэн байна. За 33 кредит цаг буюу 3,881,130 гэсэн төлбөртэй байна. Тэгээд суралцах жилийн хувьд бол 4 жил суралцдаг ийм сургалтын хөтөлбөртэй байх нь байна. За тэгээд одоо хуулиндаа ингэж заад юм байна л да. 50-аас дээш одоо ажилчдтай ийм улсын хэмжээнд одоо хуулийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг аж ахуй нэгжүүд бол заавал хөдөлмөрийн эрүүл ахуй аюулгүй байдлын ийм ажилтан гэсэн ажлын байртай байх хэрэгтэй гэж зааж өгсөн. Тэгэхээр манай Монгол 5,000 гаруй ийм аж ахуй нэгжүүд байгууллагууд байдаг. Тэгэхээр яг энэтэй зэрэгсээ 5,000 гаруй ажлын байр байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ мэргэжил бол уул уурхай, аж үйлдвэрийн бүх салбар, тэгэнгүүтээ мэргэжлийн хяналтын байгууллага, тэгээд эрүүл мэндийн байгууллага ажиллах боломжтой. Тэгээд хөдөлмөрийн эрүүл ахуйч болон одоо тэр нөгөө хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах тийм мэргэжилтэн гэсэн ийм ажлын байрууд дээр ажиллах боломжтой гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг ажлын байрнаас шалтгаалах ямар эрсдэл хүчин зүйл байна, тэрийг урьдчилсан тогтоогоод түүнээс ажилчдаа хамгаалах те аюулгүй байдлыг нь тогтоох ийм ажлыг хийдэг бас их чухал мэргэжлүүдийн нэг. Ялангуяа манай Монгол улсад бол энэ мэргэжил их чухал гэж бол миний хувьд бодож байгаа. За дараагийн мэргэжил бол шим дижэл судлаач. За энэ бол бурхан минь хамгийн гоё мэргэжил миний хувьд. Яагаад гэхээр одоо ингээ 3 дугаар курсд бид нэр эмнэлзэн хичээл ингээ дөнгөж орж эхлэх явж байсан юм уу яахгүй юу. Тэгэхээр энэ дээр бол бид нэр ямар эмчилгээ хийх юм бэ гэдгээ бид нэр ихлэ ярилцдаг байхгүй юу. Тэгэхээр хамгийн чухал зүйл нь эмийн бус эмчилгээнээс эхлээд эмийн эмчилгээ рүү ингэж шатлан дэшээ явдаг. Тэгэхээр хамгийн ихний ахлах нь бол эмийн бус эмчилгээ буюу хоол хөдөлгөөний эмчилгээ гэдэг. Тэгэхээр хоолоор хүнийг эдгэж болноо. Эмчилгээний хоол зам маш чухал гэдгийг би маш сайн ойлгосон. Тэгэхээр би шим дижэл судлаач энэ эрүүл хоол зүйч гэдэг энэ мэргэжилд бол би маш их хайртай болж эхэлж байгаа. Тэгэхээр хим, биологи, математик гэсэн энэ 3 хичээлийн аль хоёр одоо өндөр оноотой хичээлээ сонгон суралцж болдог. Хөдөө орон нутгад бол 3%-аар, Улаанбаатар хотод 11%-аар бол ирж ирсэн. Тэгээд сургалтын төлбөрийн хувьд бол 31 кредит цагийг үдээд 3,645,910 гэж байгаа төлбөр. За тэгэнгүүт суралцах жил нь бол 4 жил байгаа. Тэгээд хаана яаж ажиллах вэ гэхээр эрүүл мэндийн харьяа бүх байгууллага, за тэгээ улсын болон хувийн эмнэлэг, за тэгээ сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэг, ерөнхий боловсрол, за тэгээд ихтэй сургуулиудын дээр хоол үйлдвэрлэлийн үйлчилгээний газруудад бол ажиллах боломжтой. Ямар албан тушаал дээр ажиллах юм гэхээр хоол зүйд, эмчилгээний хоол зүйч, за тэгээд хүүхдийн хоол зүй, хүнсний эрүүл ахуй, тэгээд спортын хоол зүйч гэсэн ийм чухал мэргэжил байгаа. За дараагийн мэргэжил болохоор энэ манайхаа айгүй гоё, дахиад гоё заяа. Эрүүл мэндийн эдийн засаг гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр ямар хичээлүүд сонгосон байх хэвээр гэхээр мат физик, нийгмийн англи хэл гэж байгаа. Энэ дөрвөн хичээлийн аль өндөр оноотой 2 хичээл аавна. Тэгээд 1-2%-аар хөдөө орон нутагт ирдэг, Улаанбаатар хотод 8%-аар ирдэг. За тэгээд 31 багц цаг буюу 3,645,914 төлбөртэй 4 жилийн сурах ийм өдрийн хөтөлбөрийн анги байгаа. За тэгээд ямар ажил хийх юм гэхээр статистикч юмч, нэгтлэн бодогч, дэнерав,
За хүний нөөцийн мэрэгжилтэнд даатгалын мэрэгжилтэн гэсэн ийм ажлуудыг хийн. Тэгээд бүх юм шатлалын эмнэлэг болон эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн үйлдэл, эмийн үйлдвэр тэгээд олон улсын байгууллагуудад ажиллах боломжтой. Тэгээд энэ дэр дугаарыг өгчий. Энэ дугааруудаас холбогдоод бас дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой шүү. За ингээд дээ штэ. Энэ хүрээд бакалаврын ангийн хичээл мэрэгжлүүд бол миний санал болгох мэрэгжлүүд өндөрлөж байна. Одоо манайхан цаа дипломын ангийн мэрэгжлүүд орж ирнэ. За энэ нь болохоор юу гэсэн хэрэг бакалаврын өмнөх гэж миний бодлоор ойлгохоор ойлгож байгаа байхгүй дипломын анги. Тэгэхээр энэ болохоор 8 мэрэгжил байгаа. Миний хувьд бол санал болгох 4 мэрэгжил. 5 мэрэгжил байгаа шүү заяа. За тэгээд хамгийн ихнийх нь болохоор дүрс оншилгооны техник гэж байгаа. За энэ нь болохоор хим, биолог, физик, математик, англи хэл, нийгэм гэсэн хичээлүүдээс аль өндөр оноотой 2 хичээлээ сонгон суралцсан. Тэгээд хөдөө орон нутагт 1 хувиар, Улаанбаатарт 6 хувиар ирж исэн байна. За сургалтын төлбөрийн хувьд бол 34 кредит судална. Гэхдээ нэг кредит багц цагийн үн нь болохоор 67200. Тэгээ нийтдээ нэгдүгээр курстэй бол 22,884,800 төгрөгийн төлбөртөө суралцах нь. Тэгээд нийтдээ 3 жил суралцсанаа. Тэгээ ажлын хувьд бол улсын төв үнэлэг, за тэгээ нийслэл дүүрэг аймгийн одоо хувийн эмнэлгүүдэд дээр ажиллах боломжтой. Тэгээ манайхаа нөгөө дүрс онцлогооны техник гэхээр энгийн хэлбэр хүмүүс ирэх юм бол эрдэнэтэнд харуулна, CT-д харуулна гэж ярьдаг тий. Тэгээ ер нь бол ингээд анхны хувьд ингээд ярих юм бол дүрс онцлогооны ямар онцлогоо хэмжилгээний аргууд байна, ямар шинжилгээнүүд одоо онцлогооны аргууд байна. Энэ одоо багцшиудыг ашигладаг техникчилж төгснөө гэсэн үг. Дараагийн мэрэгжил нь бол энэ штэ би хөвгүүдэд санал болгох хамгийн гоё мэрэгжлүүдийн бас нэг шүү. За яагаад тэгэхээр эмнэлгийн тоног төхөөрөмж, угсралт ашиглалтын техникч, электроникч гэж байгаа байхгүй. Юу гэсэн үг юм бэ гэхээр манай эмнэлгүүд бас маш их юм тоног төхөөрөмжөөр баялаг болж ийн, тоног төхөөрөмж гаднаас орж ирж ийн те. Тэгэхээр техник тоног төхөөрөмж хөгжиж байгаадаа зэрэгцээд бид нар ч гэсэн энэ мэрэгжлийг эзэмших хэрэгтэй байгаа юм. Тэгэхээр хим, биолог, физик, математик, англи хэл, нийгэм гэсэн хичээлүүдээс аль өндөр оноотой 2 хичээлийн сонгон суралцж болно. 37 кредит хичээл буюу одоо 52,500-аар одоо нэг кредитэн тооцогдсон байлээ. Тэгэхээр 1,942,500 төгрөгийн төлбөртөө эхний жилдээ суралцах нь байна. Хөдөө орон нутагт 1 хувиар, Улаанбаатар хотод 6 хувиар ирж исэн. Нийтдээ 3 жил сурах ийм хөтөлбөр байгаа юм. Хаана ажиллах юм гэхээр төрийн одоо тэр нарийн одоо мэрэгжлийн эмнэлэг гэж ярьж байгаа шүү. Нарийн мэрэгжлийн эмнэлгүүд эмийн үйлдвэрлэл, тэгээд электроникийн угсралтын компани, тэгээ эрүүл мэндийн байгууллагуудад ер нь ажиллах боломжтой. Ийм гоё мэрэгжил бас байгаа шүү. Дараа нь лабораторийн техник гэж байгаа. Хим, биолог, матфизик, нийгэм, монгол хэл, англи хэл хичээлүүдээс аль өндөр оноотой 2 хичээлээ авч сонгож суралцсан. Хөдөө орон нутагт 2 хувиар, Улаанбаатар хотод 4 хувиар ирж исэн. Тэгээд 35 кредит цаг үзэн нэг кредитнийх нь 61,100 буюу нэгдүгээр курстэй бол 2,135,000 төгрөгийн ийм суралцах анги байгаа юм байна. Нийт суралцах хугацаа нь 3 жил. За тэгээд эмнэлзийн лабораторид хийгддэг үндсэн шинжилгээнүүдийг одоо гардан хийгээд орчин үеийн тоног төхөөрөмжчдүүд дээр юм ажилтдаг техникч гарч ирэх нь. Тэгээ бүх шатлалын эмнэлгийн лабораторид ажиллана. Дараагийн чухал мэрэгжил нь юу юм гэхээр манайхаа совилогч. За совилогч бол ёстой бурхан минь хамгийн чухал мэрэгжил байгаа. Ийм байхгүй юу? Хүний хэмжээр заавал хүн болгон хүний хэмж болж төгсөх албагүй. Ажлын байран дээр гараад миний бодож байгаагаар хүний хэмж мэрэгжилтнүүд нь багийн спорт шиг л байхгүй юу? Багаараа ажилдаг. Ганц эмч байлаа гэд бүх юмыг хийж чадна гэсэн үг биш. Лабораторийн ажилтан тий онцлогооны эмчилгээний бүх баг сэргээн засах тий хөдөлмөр засаж хөдөлгөөнцлөгч хоол зүйж энэ физик эмчилгээ бүгд нийлжээж нэг баг болж иж нэг өвчтнийг эрүүлэл болгож нэг чиглэл рүү ингэж зүтгэдэг багийнхан баггүй юу. Тэгэхээр энэ багийн нэг чухал гишүүн нь совилогч. Тэгэхээр совилогч бол хим, биолог, матфизик, нийгэм, англи хэл гэсэн хичээлүүдээс хамгийн өндөр хичээлүүд оноотой хичээлүүдэд авахаас гадна за мөн энэ дээр 42 кредит цаг буюу 1 кредит нь 43,200 тэгээд 1,800 14,400 төгрөгийн төлбөртэй байх нь. Орон нутагт бол
10%-аар, Улаанбаатарт 100%-аар ирж исэн юм байна. Тэгээ суралцах хугацаанд 3 жил одоо ажлын байр нь бол мэдээж бүх шатлалын эрүүл мэндийн байгууллага. Тэгээ дээрээс нь ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгүүд байгаа. За ингээд миний санал болгох мэргэжлүүдийг хэдүүлээ ярилцаж дуслаа. Тэгээ миний зүгээс та нартаа одоо ингээд чин сэтгэлээсээ зөвлөх зүйл нь юу юм гэхээр 10 жилдээ хэн байсан чухал биш, 10 жилийн дараа хэн байх болох чинь чухал. За их сургуультай хэн байх нь ч гэсэн яг үндэ чухал биш. Ирээдүйн амьдралдаа л яг хэн байх нь чухал шүү. Тэгээд гэхдээ чухал биш гэдэг нь болохоор ингээд бүр хайчих гэсэн үг бол биш. Чи лаг байх албагүй, шилтгэн байх албагүй, гагцгүй мэдэх ёстой юм аа. Мэдээд сурах ёстой юмудаа сураад явах нь хамгийн чухал. Тэгээд маш олон мэргэжлүүдийг маш олон сургууль бэлтэж байгаа. Тэгээ хүүхдүүд ингэж асууж байгаа байхгүй юу? За би ашуус орж чадахгүй байна. Ачид орох уу, итүүгэнд орох уу, тэ шинэ ангаахт орох уу, аль нь зүгээр вэ гэж асуудаг. Би өөрөө тэр сургуулиудад сурч үзээгүй болохоор муу гэж хэлэх хэрэг надад байхгүй, сайн гэж хэлэх хэрэг надад туршлагач байхгүй. Тийм болохоор надаас тийм зүйлсүүдийг асуувал би хариулж чадахгүй. Гэхдээ би юу гэж зөвлөхөөр хаана сурах нь чухал биш. Гагцгүй юу сурах нь хамгийн чухал шүү. Тэгээд нэг шийдвэр гаргасан бол буцаж ирэх боломжгүй гэж одоо бас өөртөө бити хатуурахаараа боломж үргэлж нээлттэй байдаг. Тэгээд угаасаа бүх зүйл аяндаа болохоор болж бүтдгээрээ бүтээд ингэж явна. Бүх зүйл эхэлсэн, бүх зүйл дууссан гэж бити ойлгоороо амьдрал үргэлжлэхээрээ үргэлжлээд өрнөдгөөрөө өрнөөд бид нар хөгждгөөрөө хөгжөөд явна шүү. Тэгээд гоё уужуу тайван гоё тэнүүн ухаантайгаар байгаараа. Тэгээд өнөөдрийнхөө бичлэгийг үзсэнд маш их баярлалаа. Өмнөх бичлэгийг үзсэн ч гэсэн маш их баярлалаа танартаа. Амжилт, тэгээд эрүүлэх сайн сайхныг хүсье. Баяртай. Хэрвээ таалагдсан бол лайк дарж, комент хийчих, subscribe хийгээрэй. Баярлалаа.